Эй, WhatsApp ингээд шинэ бичлэгээр уулзж байгаа дататай байна. Энэ удаад бид нар миний шүтэн, миний домог J-Cole-ийн Snow on the Bluff гэдэг дунд реакшн хийхээр ирлээ. Тэгээд ер нь бол энэ дууг сонсцсон байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд дууныхаа утгыг тайлбарлаа. Тэгээд давхар ингээд гээ аим угсаа энэ угс амар дуу болсон. Клип хүч гэсэн бит хоёр угсаа гадаад дуунууд дээр хийдэг учраас нэгмээс аудио хэлбэр дээр ингээд сонсоод үерч юм уу ираад явъя гэж бодлоо. Видеон дээр нэг хийхээр шиглээ. Тэгвэл маа цэгээ гомдчих гээд байна. За 2 3. Амар орж ирдээ бай. Юу сонсноо. Юу юм бэ? Зүг сонсноо. As a joke, and he would then share it. Гитар тоглоод байгаа юм байна. Шууд зүрх сэтгэлээр зүгээр нэгсэн. Зүгээр өнгөрөхгүй тэр зүрх сэтгэлийг. Niggas be thinking I'm deep, intelligent, fooled by my college degree. My IQ is average, there's a young lady out there, she way smarter than me. I scroll through her timeline in these wild times and I started... Ши гэж энийг ярьж байгаа. Одоо энэ ши гэдэг дээр нь болохоор ер нь бол no name-ийн тухай ярьж байгаа юм шиг байлээ. Тэгээд одоо нэг өөрийнхөө тухай ингээд би тийм ухаантай бишээ. Би миний одоо коллеж дегрийг хараад битгий наа ухаантай гэж ойлгоорой. Би бол нөгөө та хэтэл ижлэхэн хүн гэдэг утгаараа ингэж хэлээд тэгээд нэг залуу охин ингээд надаас их ухаантай ингээд үйлдэлгээд гаргаад явж илээ гэд нэг тиймс дутагтай юм. She mad at these crackers, she mad at these capitalists, mad at these murder police. She mad at my niggas, she mad at our ignorance, she wear her heart on her sleeve. She mad at the celebrities, low key I be thinking she talking about me. Одоо энэ дээр болохоор одоо нөгөө no name гэдэг охин чинь ингээд одоо одоогийн харуудын байгаа талаар жоохон шүүмжлсэн шүү дээ. Одоо нөгөө Флойдын билүү те нас орсны тухай ингээд өөр бас нэг хараа явстай эмхтэй нас орсон байгаа байхгүй. Тэгэнгүүт хүмүүс илүү нөгөө нэг Жорж Флойдны илүү хүн энэ одоо илүү их хандлт өгöd байгаа. Тэгэнгүүт no name болохоор ингээд эмхтэйчүүд бас ингээд хажууд дарагтаад байна гэсэн тиймээс дутагтай юм яриад яваад илээ. Тэгээд ер нь бол тэр охины уурныхаа тухай яа чинь тэгээд тэр охин ийм Twitter дээр пост бичсэн байсан байхгүй юу? Одоо нөгөө нэг одоогийн хар арьснуудын тухай амьдралынхаа тухай ингээд рэп хөгжим гаргадаг хүмүүс нь яагаад дуугүй болчихоо гэсэн тиймээс дуудахтай Twitter гаргацсан байсан байхгүй. Тэнгүүт ингээд J-Cole тэрийг нь уусчаад энэ миний тухай ярьж байгаа юм байна гэж ойлгосон гэдгийг энэ ч хэлж байгаа байхгүй. Тийм no name гэж мэдгүй бол бас Америкийн одоо артист рэпер юм ихтэй байдаг. Айгу чанартай уран бүтээл гаргадаг тийм жоохон ярьж байгаа юм шиг үгэлдэг юм. She mad at our ignorance, she wear her heart on her sleeve. She mad at the celebrities, low key I be thinking she talking about me. Now I ain't no dummy to think I'm above criticism, so when I see something that's valid I listen, but shit, it's something about the Queen Tone that's bothering me. She strike me as somebody blessed enough to grow up in conscious. Queen Tone гэдгийг юу гэж ойлгосон? Одоо нэг хитрхи бие тооцсон нэг тийм загинж байгаа юм шиг хэлсэн гэдэг утгаараа л тайлбарлаа. Эхлээд би энэ тон гэдэг ч одоо нэг өнгө гэсэн үг шүү дээ. Эхлээд арьс өнгөний үйлчлэр юм болов уу гэж ойлгоо. Тэгээд ер нь яг нэг энээсээ болоод J-Cole амар хейт аваад байгаа юм билээ. Одоо нэг хар арьстай эмхтэй мэдээж ингээд уур бухимдлаа гаргаж яхад ингээд J-Cole ингээд яага уурлаад байгаа юм бэ гэж хэлдэг юм жоо. Environment with parents that know about the struggle for liberation, and in turn they provide it with a perspective and awareness of the system and a fairness that afflicts them, and the clearest understanding of what we gotta do to get free, and the frustration that fills the words seems to come from the fact that most people don't see. Just cause you woke and I'm not, that shit ain't no reason to talk like you better than me. How you gonna leave when you attacking the very same niggas that really do need the shit that you saying? Instead of conveying you holier, come help us get her to speed. Shit, it's a reason until like 200 years for our ancestors just to get free. These shackles be locking the mental way more than the physical. I look at freedom like trees, can't grow for us like overnight. Энэ бол нэг 200 жилийн юм уу гэхдээ одоо бас лайф equality талаар ер нь бол хоорондоо ингээл маргалтаад байгаа юм л та. Одоо нэг J-Cole нөөнийг ерөнхийдөө ингээд ягаад бид нарыг ингээд загнаад байгаа юм бэ ингээд ижлэхэн харууд ижлэхэн зовлон амсч ийж ингээд бибинийг заавал ирэмээр нь ялгаж ингээд хооронд нь харуудыг талцуулаад авах шаардлага байхгүй шүү гэдэг утгаараа жоохон сарказмтай маягтай хэлсэн. Энэ дээр нь болохоор chance орж ирээд
Earl бас орж ирээд байгаа шүү дээ. Cole руу ихтэй өнгөлөө. Cole руу дис хийгээд үзчихээсээ би бүр амар гоё мармаар. Chance ч дислээ. Chance угаасаа амжилтгүй. Earl бол алдсан. Earl Тэгтээ Cole идэж ууралтай. Night hit the ghetto and slowly start planting your seeds. Fuck is the point of you preaching your message to those that already believe what you believe? I'm on some fucking retweet. Most people is sheep. You got all the answers, but how you gonna reach? If I can make one more suggestion respectfully, I would say it's more effective to treat people like children, understanding the time and love and patience that's needed to grow. This change is inevitable, but ain't none of us seen this before. Хүмүүст ингээ юм заахтай заавал ууралж загнаад ахгүй ингээ ивэр тайлбарлаж ингээ багаараа ойлгуулах. Нүнэмийн бас нэг твитүүдийн уншааг болохоор бас зарим Therefore we just gotta learn everything as we go. I struggle with thoughts on a daily, feel like a slave to somehow to save. And no coins to buy his way about a slavery. Think it just maybe in my pursuit to make life so much better for me and my babies. I done betrayed the very same people that look at me like I'm some kind of a hero because of the zeros that's next to the commas. But look here, I promise I'm not who you think. Cole ч ингэж амар үгэлдэг бол. Ууссан шүү. Өөр за ингэж амар бүр ингэ тасралтгүй фаст явдаг ямар дуу вэ? Tears for ODB, Off These, London дээр бол хальтын. Caged Bird, За Off These дээр бол угаасаа GD нэр. Folgers Crystals. Тэгээд Kendrick-тэй хамтарсан хамгийн ихний дуун дээр юу Black Friday биш шүү. Биш бүр анхныг хамтарч хийсэн дуу байдаг байхгүй. Kendrick, J. Cole тэгээд нөгөө нэг нь хэм билээ 3 рэпер яг хамтарсан байдаг байхгүй. Тэрэн дээр бол J. Cole Kendrick-ийг бүр идээ дуудсан байхгүй. Тэнгүүд Black Friday дээр зөрүүлээд Kendrick J. Cole-ийг бүр идээ дуудсан байхгүй. Тэгээ collaboration гарна гэсэн сураг одоо хүртэл байдаг. Гэхдээ зүгээр л шуумах тий. Гаргуул Thanks, ran into this nigga outside of the store yesterday. He said something that had me like, wait. He was like, Cole, appreciate what you've been doing. KD Korea голд шүү дээ. That's real, but damn, why I feel faker than snow on the bluff? Well, maybe because deep down I know I ain't. За нэрний талаар тайлбарлал тэгвэл Snow on the Bluff. За ястаа мэдгүй. Одоо нэг Bluff гэдэг чинь нөгөө нэг жоохон нэг худлаа хэлсэн нөгөө Bluff-лах гэдэг. Тэгээ нөгөө покер дээр хийлэгдэж шүү Bluff нэг. Тэрэн дээр засгээд байгаа юм уу? Яг энэ зүүр үг юм уу? Тэрийг нь сайн ойлгоогүй. Тэгээ яг search хийж үзээгүй л дээ Snow on the Bluff. Шонсын юу гэж тайлбарласан байлаа. Шонсын юу гэж тайлбарласан байлаа. Хэрвээ бүр яг гоё танараа гадаад хэлний юутай шонсын Facebook-ийн үзээрэй. Doing enough. Бол ийм аяа явсаар бас тусдаг. Ярилцал. Тэгээд гоё дуу. Тэгээд тэр нь бол аль альных нь зөвлөлтөө. Тэгээд J. Cole-ийн хувьд болохоор тийм амар нөөний диссэн юм бол байхгүй. Дисэж мислээд хүмүүс уурлаад байсан юм бол байх. J. Cole яг нөөнийг өөрийнхөө харсан өнцгөөс л ингээд өөрийнхөө бодож байгаа юмсуудаа тайлбарлаж байгаа. Тийм болохоор эхлээд би тийм ухаантай хүн биш наваад лидер гэж бити хараарэ юм цаг үедгээ тайлбарлаад эсэргээр нөөний болохоор ингээд өөрийнхөө хоттой ингээд юм харууд зориулсан ингээд харуудын түүхийн тухай юм номын самайгийн тийм юм гаргацсан байсан. Энэ нь дээрс жоохон KOD-ийн юмнууд гарч ирдэг. KOD дээр нэг юм мелоди маяг дуулалтууд ашигласан байсан. Ямар дууны сампл юм бол? Өөр дууны сампл аа. Яг нь Twitter дээр ойлголцсон шиг байсан. Сүүлд харахад ойлголцсон. Гэхдээ эхний 2 хоног бол амар байсан шүү дээ. J-Cole-ийн эмгтэй хүмүүсүүд байрлаа. Адилхан хараа ихтэй юм гэж. Одоо ялангуяа ийм equality яригдж байгаа Black Lives Matter гэдэг үг болсон. Тэн дээр бол ёстой зайлахгүй. Одоо нөгөө нэг одоо хүмүүс энэ дуугийн бүтэн сонсгоо нөгөө нэг анхны Quinton гэдэг бадаг тэр хэсгийг нь л ингээ амар үлгэж аваад байгаа байхгүй юу. Тэгээд яг хөө мэдээж одоо эмгтэй гэдэг утгаар нь дайраагүй шүү дээ J. Cole те. Зүгээр ингээ өөрийнхөө бодлыг илэрхийлж яасан.
Тэнгүүт одоо эхэлж дайрснаар нь ярих юм бол нүүнэ юм бас ингээд рэпрүүдийн нэлийн дийлсэн маягтай байсан байхгүй. Ингээд хар арьснуудын амьдралын тухай өгүүлдэг рэпрүүд нь ягаад дуу гарахгүй, ягаад юу ч хийхгүй ингээд байгаад байгаа юм бэ гэх. Ялангуяа нөгөө Кендрик өстой чимээг байгаа. Кендрик J. Cole хоёулоо дис гаргасан байсан. Тэгсэн мөртлөө яг үүндээ тэр твиттерийг гаргаж яхад Кендрик J. Cole хоёр ингээд гудамжинд яг тэнцээ явж исэн байгаа байхгүй. Ингээд хоёулаа гудамжинд яг хамгийн урд нь ингээд тэнцсэн. Кендрик бас юм масктайгаа явж исэн. Тийм Кендрик болохоор нөгөө Compton Westbrook дээрөөсөө ихтэй бол одоо суглаанд оролцоо явуулж ирсэн. Хүмүүст инспирэшн өгч ирсэн гэж. Гэхдээ Кендрик тэгж твит бичих шаардлагагүй. Кендрик амьдралыгаа турш тэр талаар болсон угаасаа. Тэгээд Twitter заавал Twitter тим юуны дахва твит бичиж яах юм бэ одоо Дрейк хийх. Ерөнхийдөө яг хийх ёстой гэх юм бол Дрейктэй ч гэсэн зарим хүмүүс жоохон муу шүмжилсэн байсан. Дрейкэд энэ бол баг ямар ч хамаагүй хөтөч Канад юм шүү дээ. Тэгээ ер нь бол тийм. Тэгсэн мөрчлөө Дрейк бас ингээд харуудын амьдралын ингээ ойлгоод ингээд бас ингээ өөрийнхөө үгээлж яах гэдэг нь бас амар тийм бахархуу шүү дээ. Ерөнхийдөө яг хаа Канад бас лайт скин хүн л дээ гэдэг бол. Гэхдээ Дрейк бас яг бүтэн хар биш л дээ. Тийм. Тэгсэн мэт тэгээд ер нь J. Cole эргэж ирсэн байгаа дуртай. Тийм одоо удахгүй альбом ёо. Энэ дуу бол цомогт орохгүй бах тий. Цомогт орохгүй бах. Одоо J. Cole нэг иймэрхүү дуугаад оруулах гэж. Хүн амтлаа дис эсвэл нэг тийм vibe-нд харахгүй дуу. Заавал нэг storyline юм уу нэг тийм сэтвтэйгээ давхцсан байх амар үнэн шалгууртай. Тийм. Оруулдаг л дээ. Тэгтээ J. Cole эргээ ичлээ шүү дээ. Ямар гоё юм бэ. Энэ үчиг их хүлээж ялаа шүү дээ. Snow. Гэхдээ ерөнхийдөө бол түрүү жил бол J. Cole нэг project-ээр гаргацсан шүү дээ. Энэ жил гаргана л гэсэн бол энэ жилээр яах юм байгаа. Энэ 3 ах бол гуруулаад цомгоо гаргах гэж хүлээгэл байгаа л та. Аль нь төрүүлж гаргах нь вэ гэвүлээ гэдэг. Drake бол би 100 гаргана гэж хэлсэн байгаа. Kendrick бол rock album гаргана гэж хэлсэн байгаа. J. Cole бол амар юм уу? Тэр хвцэл гаргах ба. J. Cole гэхдээ яг альбомд гинт застсан шүү дээ альбом ямар ч тийм маркетингийн юмгүй гинт альбомоо зассан шүү дээ. Гэхдээ яг тэрнээс өмнө нэг синглүүдээ нэг баг гаргаад эхэлчихдэг байхгүй. Бүр нэг ганц хоёр юм жоохон мэдэлж хэлж өдөөсөн дуу гаргаад эхэлчихдэг. Kendrick бас яг тэгдэг нөгөө hard part төвд формор гэл. Гэхдээ тэдний цомгондоо байна. Тэгэхээр яач ч магадгүй гэж бодсон. За ингээд J. Cole-ийн анхны дууныг хийсэн яг шиг байлаа. Одоо Kendrick дээр хийх дуу байна. Тэр амин болох гоё бол тэгээд бидний реакшн таалагдсан бол лайк, share, subscribe тэ юу гэдэг бүгдийг нэмээд бас same lounge-оор зөгчлөөрэй гэж бол хүсэж байна. Чиг шиг. Ийм ягаан ширээтэй. Ийм lounge дээр J. Cole-ийн дуу сонсоорой. Чиг шиг. За тэгээд peace out. Peace out. Дуслаа. It was all a dream. I used to read Word Up magazine. Salt-N-Pepa and Heavy D up in the limousine. Hanging pictures on my wall. Every Saturday, rap attack Mr. Magic Marley Marl.